Almas Movie Guide. Marvel Cinematic Universe-ийн хүрээнд Альман та хэдэд төмөрхөн болон Ахмад Америкийг ярьж өгсөн билээ. Харин өнөөдөр Ногоногийн тухай ярьж өгнө. Мяу. Bruce Banner гэдэг залуу эх орноосоо зүгтад Бразилд харлаж амьдардаг байсан махгүй юу? Нэг ундааны үйлдвэрт ажиллаж амиа зогоодог. Өөрт нь байгаа гамма цэцэргээс болоод уурлах үедээ хаалгагүй болж хуурдаг. Цус нь бас хортой. Ер нь баахан асуудалтай. Үүнийг эдгэхийн тулд алсаас нэг эрдэмтдээ мессенжерддэг. Нэг өдөр үйлдвэртээ ажиллаж байгаа санаандгүй гараа эсгээд тэр нь ундааны шил рүү ороод тэрэнд нь ундаа хийгээд тэрийг нь хаа хоол Америкт зугаа Стэнли өвөө авч уугаад. Ингээд Баннерыг мөшгөж исэн генерал Бразил руу тусгаагийнхныг илгээл нөгөө хэд нь Баннерыг гэрэг болол хаалгын дисплей л орсон. Манай хүн лүжиний зогтсон. Дээвэр паркур хийгээл хажуугаар нь зүрхний цохилтог хийнал. Тэгэхгүй бол цохилт нь 200 төгөөл хаалгуулчихдаг байхгүй юу? За тэр жаах. Ингээд Баннер зогтож явж байгаа л ажлынхаа газрын овгруудтай тараал. Нөгөө хэд нь дайны хажуугаар далжигнад гिचэр. Чи хөөе банд би хөөрөд байгаа энэ гэж бод Баннерыг уурлуулад хаалт болгочтیں۔ Тусгаагийнхаа ирээл хаалкыг UMP-гээр буудаал. Иш чаавас хүүхдүүд минь хүүхдүүд минь. Ич одоо хаалт шүү дээ. Өлегтэй авчрахгүй. Нэрээ тусгаагийнхны дунд нэг Орс гаралтай баг яваа. Ер нь Марвелийн дайснууд дунд Орс гаралтай хүн зөндөлдөв. За тэгээд хаалт баахан сагж байгаад өөдсөн гэхүү, зүгтсэн гэхүү ямар ч үсэн яваад. Эр хүний жаргал эзгүүхээр талдөө гэж. Брюс нэг шартсан царайд хаа ч юм бэ нэг газар сэрнэ. Өмнөх шин яаж бодоолгосноо ер нь санаж байгаа мó гүмөө бүүмэд. Бүх юм алдаж ганц өмтгөлөлцөө хөөрхи Баннер гуйлга гурталгуугаа тэнж явсаар Америкт ирэл хайртай хүний стокертод хараал байжсэн чи нөгөөх нь нэг юмтай болцсон байж таараа. So sad. Ингэж яхал санаанд хүнийг газар харц тулгараал Баннер шал тэнэг хайртай хүнтэйгээ уулзахгүй нуугдаад гэхдээ яа гой бороод хоёулаа уулзал бөөн аз жаргал. Энэ хооронд генерал нь Баннерыг хаалт болгосон серумыг жаахан солируулад нөгөө тусгаагийн Орс багийг тариад супер зэрэг болгочтیں۔ Баннер нэг их сургууль дотор явж байгаа баригдаад цэргийх ирээл нөгөө Орс баг нь бүр усаан бол цааш гүйдэг болцсон. Баннер баригдал атсан шалганд орол мань хүн уурлан давш сандарснаас олол хаалт болоод тэгэлж аалж өгөндөө өөрхий цэргийнхэн чаавас гэж тушаал аваад гимгүү явж байгаа л хаалгад нь ухуулчдаг нас. Орс багийн өмнөхөөсөө илт хурд хөвчтэй болсон байлээ шүү нэрээ. Гэхдээ арай л хаалгыг барахгүй л. Инжитл Старкийг хөгжүүлсэн цэргийн технологиор хаалгыг дууны долгионоор буудал. Манай хүн ма гэл тэс нөгөө Орс багийн хаалгыг гүйж жоод нэг тэрүүлээд гамбар болоод найз охин нь хажууд нь байх цэргийнхэн дайраад хаалт маань хайртай хүнээ амгаалал аавлуу нэг муухай авчаал аваад явдаг. Нэрээ генералын охин ч манай Баннерын найз охин байхгүй. Хаалт маань найз охин аянгнаас хүртэл хамгаалдаг. Ганц тэр хүнийхээ хажууд байхдаа л тайван байдаг. Нөгөө Орс багийн чинь доктор Стрэнж гар хөлөөрөө дүүрэн болттой болсон. Энэ хооронд Баннерын найз охин үсийн засч өгөөл сундаг бандаж шинтер авч өгөөл халамжлал романтиклал байж исэн. Баннерын зүрхний цохилтыг сэт нөгөө юугаа яаж чадахгүй болоод. За хаалгахын хизүүлдэ чаавас яах вэ? Нөгөө өглөөд байсан гарч босоод ирцэхээ нэг энийгэл бас биенд нь жаахан хувирал явагдал амар. Баннер энэ хооронд өөрийг нь хаалгаас энгийн хүнлээ хувиргадаг арга болоод тэрийг нийсэн эрдэмтэн Баннерын аюултай зүсийг хідэн цугаар нь хувилаад хатгалцсан. Oh my god Баннер яг одоо энийг устдаг. Энэ маш аюултай гэсэн. Үгүй ээ. Энэ бол гайхамшигтай бүтээл. Болохгүй тэрхэл. Ингээ байжсэн цэргийх хэрэл нойр суулдаг буугаар Баннерыг будаж унтуулаад найз охинтой хамт аваа явчихдаг юм. Эрдэмтэнтэй үлдсэн Орс багийн аль чи над тэр олж нээсэн зүйлийг хийгээд гэсэн. Нөгөө Орс багийн дотор хуучин байсан серумтын холилтол амар ясрахыг мангас болоод хувирчдаг. Нөгөөх чи буужаа хүртэл цажлаад инээж минийг бүр нэг чөтгөрлөг юм болцсон. Үүнийг нь харсан Баннер би л очиж загсах хэвээр лаг романтик үнсэлцэл доошо буудаг. Буух дахин босхтой хаалт. Вау. За ингэж хэдүүлж яхад тулааны эсгээс сонирхъя. Нөгөө генерал манай талд орц. Альваа тэр ногооныг нь галаар дэм чорлуун дайр мэтрэл. Найз охиныхон суужсэн нислэг тэр гал шатах гэж байхад алдарт хаалт клапа хийгээл унтраачиж байгаа. Хаалт нөгөө мангасаас биер жижиг хүч байх ч гэсэн монгол хүн шиг шүрмслэг байлээ шүү дээ. Зодож бол гинжир богдолтож байгаа байхгүй юу? Ингээл хайртлага асаширо аврах шиг нэг харц чулуудаж явал зогтоод явчихдаг. Олон жилийн дараа тайгынхаа нэгтэй бясалгал хийж суугаа Баннер маань доторх уур хилэн хүч юугаан удирдах сураад кино маань дуусч байгаа юм да. Put a little curve on them.